Дүгсээ яач ч амжилтаа шалж байгаа юм байна дөө. Сайн байцгаана уу? За би одоо 1-2 сард худалдаж авсан юмнуудаа харуулъя. Тэгээд яагаад имжлэг хийж байгаа юм бэ? Тэгээд би өнөөдөр карго авсан байгаа. Нариглын дамд хийсэн юм аа. Тэгээд каргоноос бас баахан юм өнөөдөр авсан. 5 юм авсан. Тэгээд нэг гоё затлаад бичлэг хийж бодлоо. Энэ хэвээр хослол хаа. Би бас өмнөх хослуудаас уутай. Тэгээ яг ингэж хэлж байгааг сонсоод найзууд намайг тай зарыг нөх. Би штэ нийтдээ бараг 10-аад гаруй хослол цуглуулсан байлээ. Тэгээд 10 гаруй малгайтай гэж бодохоор амар байгаа. Тэгээд би энэ хослыг болохоор тэндөөд бас авсан зайс нэг 35,000 36,000 байсан санагдчих. Тэгээд иймэрхүү зүгээр нэг нэгээр авдаг баануудаа болохоор би бөөндөө гэдэг карго ашигладаг. Бөөндөө болохоор ер нь үгүй яах вэ? Бас дайжгүй шүү. Жижиг имийг бол 1500. Энэ болохоор 4,000 кг ирсэн баха. 1 кг даваа авсан. Би энэ бичлэг дээр бас эднэрээ өмсөд үзүүлчихье гэж бас бодлоо. Тэгэхээр гоё арталт нь гоё эдитлээд авчихсан. Оо, яанцтай. Дайжгүй шүү. Яг нэг юм байна. Мөр гардгүй юм байна. Гэхдээ яах вэ? Угаасаа нэг офс дээр нэг хүмүүс өөрөө гаргаад байх нэг шалтгаан болоо даалаа. Яанцтай. Амар тийм нэг Legally Blonde гэдэг кино байдаг шүү дээ. Шаруустай хуйлжийн тухай. Нэг тийм сэтгэл өгч байна. Яанцтай дайжгүй шүү. Энэ хосол болохоор надад юу айгүй тийм ерхийлэгчийн одоо эхнэр буюу тэргүүн хатагтай хосолтой айгүй адилхан санагдсан байхгүй юу? Манай ээж чи Jackie Kennedy болох гээд байгаа юм бол гэсэн би одоо Jackie Kennedy болмоор л. Дайжгүй шүү. Айгүй гоё тийм нэмэгдэх материалтай. Надад тэр нь таалагдчихна яагаад вэ гэхээр миний бусад хослоод айгүй зузаан. Тийм болохоор яг офис дотор өмсөхөөр баймар халууцдаг. Үнэхээр халууцдаг. Би бүр оффист очиод зүгээр ажлынхаа подолк өмсдөг за. Амар халууцдаг. Тэгээд энэ хосол болохоор юм мөр гардаг хосол байсан. Гэхдээ миний бодлоор бол нэг мөр гарахаар өнгөн өстой гоё юм аа нөгөө нэг бохин яхан гэдэг үлээ. Тэгээд юу бүхтэр авдтай байгаа. Энэ юу бүхтэй ямар sorry уучлаа. Ингэж юм. Хаяас ингэж юм цааштай царай юм мартчихсан за. Сэтгэл өөрлөөр авд юм шиг байгаа. Би юм тавсан юм байна. Үнд биш шүү дээ. Юу бохохгүй. Тэгээ би бодсон байхгүй одоо нөгөө нэг өмнө жил ийм хөөсөн юу бүхнүүд гэж нэрлэдэг шүү дээ. Bubble юу бүхнүүд айгу од болсон. Тэгээ би ийм Bubble бүх хоёрыг захиас авахгүй. Нэг нь даанч ирээгүй лээ. Нэг нь цагаан өнгөтэй, нөгөөх нь болохоор ийм цэвэр өнгөтэй. Тэгээ би энийг саяхан авсан шинэ корсетууд дээр бас өмсвөл айгу хөөхөн дэгжээ харагдах юм байна да гэж бодоод авсан. Тэгээд энэ жоохон яаж өмсдөг гэлээ. Одоо хүчигээ байгаа ч гэсэн эндүүдж байгаа дэмнээ зэгсэж мэсэрж байгаа төгсгөр өмсгөр айгу гоё хөвсөдөг гэсээ. Тэгээ энийг бас тэндүүд байгаас авсан. Айгу хямдхан байсан санагдчихна. Имэр дүүтэйсэн. Тэгээд хосоор навсан боловч нэг нь одоо хүртэл ирээгүй байна. Тэгж ирэх бах уу. Би нэрээ кейс захиалсан. Яагаад гэхээр өмнөх захиалсан кейс маань халтруулцоо. Тэгээ би ингэ зөндөө шотогтод дугаасан чи шотохны мөр гарцсан заяа. Би гоё угааж чадаагүй. Өвөө бүр байж болох бүх маш шотогдсон заа. Тэгээд би арай за яг хуу ихтэй кейсэндээ нэг тэгж ач холбогдол өгдөг хүн ер нь биш аахгүй. Ер нь миний өмдний хармаанд багтахгүй айгүй эвтэйгэн байхад л болж байгаа. Тэгээ зүгээр ийм өнгөгүй мөртлөө юм шиг ихтгэдэг кейс авсан айгүй энгийн. Тэгээ энийг бас биндүүд байгаас авсан. Энэ аяг хямдхан байсан. Айгүй энгийн ийм л кейс авсан. Энэ гурвалжин үтэр гоё юм те. Тийм подкаст. Тэгээ өмнө нь дандаа цагаан тэрхүү өмссөн. Тэгээд өмсөөр байгаа цагаан тэрхүүнүүд мань урагтаа. Тэгээ би нөхөж хосоор агаад нэг энэ тэндээ нөхөөстэй болцсон за. Тэгээд би цагаан тэрхүү авсан. Ер нь би тэрхүүгээ айгүй хурсан. Одоо жишээ нь юм хүм дээр тэглээд ч юм уу, огцоодод ч юм айгүй хурсан байгаа. Тийм болохоор тэгж нөхөөс иж хахаар зүр шинийг авчихлаа гэж бодоод шинэ тэрхүү авсан. Энийг бас пиндод байгаас авсан. Ер нь арай жоохон зузаан тэрхүү авсан. Яагаад гэхээр хаврын тэнгэр бол үнэхээр бас таашгүй заримдаа цас орно, бороо орно, хөтөн болно гэх. Тэгээд ийм дотортой ямар гоё зүйлэн дотортой юм бэ. Тэгээд ийм зүгээр цаг цагаан тэрхүү авсан.
Тэгээ яг бас нэг юм нөгөө хоёр дээр нэмээд юм 3 шин сокотойхоо бас болж байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээ нөгөө хоёр чинь цаа цагаан болохоор нэг өдөр өмсөл халтар болчихдог заяа. Нөгөөг нь ч нэг өдөр өмсөл халтар болол тэгэл би ингээл гараараа угаал хаяа угаах цагаан юм болоо хамт угаал. Тэгээ ер нь айгу амархан халтар болчихдог. Яасаа гэлөө оржсэн жам цангаад хүүтэй юмс надад би нэг сая GS-с авсан. Надад энэ GS-ийн ойн жимстэй мөстэй ундаа айгу гоё заяа. Энэ болохоор 3500 гэсэн. Энийг хүртэл тайлбар нэгтэй мөс нь 2000 гэсэн. Нийлээ 5500. Тэгээд CU дэдэг кивитэй мивитээс илүү надад энэ GS25 дэдэг энэ жимсний цуглуулгатай, гүзээлзэнтэй, ойн жимстэй, бөөрөлцгөлтэй гэдэг эдгээр нь айгу гоё санагддаг, гоё амттай гэх юм уу. За ийм байна. Одоо ч нэг юм байна. Энэ жил ямар байлаа том утга хийж гисэн бэ те. Энэ болохоор эм гэж заяа. Ёо. Би нэмгийг өмнө жил авахгүй байх уу гэж бодож байгаа. Авах шийдсэн бас би пиндод угаас авсан. Яаруу ярцгтэй юм бэ юу? Үй, яаруу ярцгтэй. Нэг жонгот юм. Энэ болохоор нь шүү дээ. Чихний энэ яга нэг шиг байгаа юм бэл. Хоёр шиг яа. Тийм билгүүдээ бид хоёрыг хассан. Энэ яагаад хоёр? Би штэ баруун 102 талыг нь хоёулаа авсан сандын заяа. Баруун 100 тэгсэн чинь ингээд хоёулаа баруун тал нь өрөөд ирсэн ах юм. Энд яг зураг шигээч гоё биш үү? Голтуулсан юм байх та. Гэхдээ ямар нэг хүнд хоёр чихний эмэг яваалаа гэж боддог үнэ тэ. Гэхдээ яг хүмүүс гэхдээ ингээл стил имиж хийгээл юу яадаг л та. Нэг чихэндээ л нэг эмэг зүудгэлдэг. Гэхдээ л би баруун 102 талыг аваад левер дулсан бай. Яг иймэрхүү тохиолдолд одоо юу их хэвээр гэхлээр нь штэ. Хүмүүс ингээ хятад руу буцаад бараагаа буцаалгах юм билээ. Яг авсан газараасаа дэлгүүрлэн буцаалгадаг гэх юм уу. Тэгээд шинийг авдаг эсвэл бүр буцаагаад мөнгөө буцааж авч мавд юм билээ. Энд тэ яаж зөөх юм болоо. Энэ үн концепт нь штэ. За яг би яг тэр энийг айгу хямдхан авсан санагдаж байна. Хямдаас л боллоо зүгээр оргин л авдаг гэж. Оргинд нэг 30-40 мянган төгрөгийн үнэтэйсэн баха бид аавна. Тэгээ өвн ингэж чихнийхээ дотор талд ингэж зүөх одоо юм санаа нь аюу гой санаатай заа. Тэгээд болтолсон байна зү да. Гэтэ яах вэ? Би нэмгийг уг нь аюу гой эмэг ирэх байх гэж бодож ирсэн. Гэхдээ угаасаа яаж ийм эмгийг чихнийхээ дотор сал зүүх юм бэ? Зүүх юмж байхгүй юм шүү дээ. Яг эннийхээ оргин аавна. Хулигтуулсан гэснээс би та нарт бас дахиад нэг хулигтуулсан юм үзүүлье. За энийг би мөн л энийг зүйдлээ. За энийг мөн л би пиндодугаас авсан байгаа. Та дайрын үед TikTok-оор ч юм уу эсвэл сошиал платформоор ийм хавчаарны рил аягүй гүйтсэн байх. Энэ болохоор аягүй гоё зав ингээд талтай. Тэг үснийхээ хоёр талаас ингээд зүүгээд тэгээд яг үсний чинь харт тачингуутай саранзор пун. Гоёад гэхдээ энэ бол хуйлах юм. Тэгээ би бас ингээд миний пиндодууд дээр ийм хавчаар явж байхаар би авсан бохгүй юу. Энд гэдэг тийм амар өмтэй биш байсан заяа. Гэхдээ яах вэ? Нэг 7000 цангач билүү. Тэгсэн чинь одоо энэ юм заяа. Хавчаарных нь хэсэгт энэ талтай. За яг хөө ингээд зүглээ. Нэг нийлээд байгаа юм байхгүй байгааз. Тэр хавчаар болохоор за барууны л хавчаар байсан байх. Би яг аль болсон юм гэдгийг санахгүй юм. Тэгээд тэр утга нь л өөрөө гоё тэр загвар зохион бүтээгч нас айгу гоё гаргасан тэр соромзон ч ихсэн хүчтэй юм билээ. Энэ бол зүгээр л нэр скам л байсан да. Лөөр. Ингээд яг наалтх нь гоё дааш тэгээд яг хавчаад тэгэж үсий чинь гоё хавчаад. Тэгээ би яаж итл айгу шуналтай хоёр өнгөийг авсны яана. Тэгээд тууз нь айгу мят тууз заяа. Би яг үннийг хэлэхэд бол тийм энээс гоё туузаар үсий чинь үнэхээр гоё боож жагаад энээс гоё би туузалж бантгалж чадна. Би яагаад ийм хийч вэ? Би одоо нэгэнд авцсан болохоор би хавчааруудыг нь ашиглаж байгаа даанч яг ингээд үсээ хавчгаар арталт нь ерөөсөө тэгж баардаг болж очтгоо. Энэний оронд зүгээр
ийм дэлгүүрээс нэг ийм 500 мянга авчир идэв шүү. Тийм авчир аваад баг тэгээд дээр нь туйзаар дуудалсан хамаагүй гэж. Би өнөөдөр имжлэх дээрээ бас нүүр бодолтынхаа өмнөдийг харуулж үзсэн аахгүй. Би бас яг ийм савтай ийм нүүр бодолтны спонж авсан. Тэгээд ажил дээр үлдээсэн. Тийм би өнөөдөр ажил дээр нүүр бодсон аахгүй. Тэгээд ажил дээр миний бүх нүүр бодог юм үлдсэн байгаа. Тэгээд айгүй гоё ийм нэг пудр түрхдэг порлон авсан байгаа. Тэгээд дотроо хэдэн ширхтэл амар олон ширхтэй заяа 6-9 ширхэг өглөө би сайн санахгүй л. Тэгээд айгүй гоё сам авт ирсэн. Тэгээд пудр түрхэж гэсэн айгүй дажгүй мөлий. Тэгээд ийм уралжин хэлбэртэй гадуураас ийм зүрхэн хэлбэртэй айгүй лаг од болж илээ. Ялангуяа ийм нэг юу гэдэг штэ нөгөө бейкинг хийн гэж ярьдаг штэ пудр яг ингэж кремцнийхаа дараа нүднийхээ доотлаа, юуныхаа доотлоор ингэ тухан дээрээ тавьдаг ч юм уу те. Тэгээд ийм нундаг пудрыг тэгэж тавьдаг бол ийм порлонод айгүй зүгээр юм байл шүү. Тэгээд айгүй дайггүй заяа. Ер нь айгүй дайггүй. Тэрвэлхэд айгүй дайггүй таалагдсан. Тэг өнөөдөр авсан юм танилцуулъя. Би өнөөдөр их төлхөөний нөт косметиксаас энэ хоёрыг авсан байгаа. Энэ болохоор нэг нь 35 мянган уу 36 мянган төгрөгийн үнэтэй 35 байсан баха тийг санагдчихэв. Тэгээд ийм урал ийм бом байгаа. Тэгээд үнэ айгүй их мастер 4 энэс болохоор 4 хүний сонголттой байсан. Айгүй тод ягаан, жирнэлийн ягаан. Тэгээд ийм бейж тэгээ нөгөөх нь болохоор одоо ийм бейж ягаан гэх юм болов. Тэгээд би энэ бейж буюу бейж ягаан хоёроос нь авсан. Тэгээд айгүй гоё зай. Би өнөөдөр энийг түрхэс надад л айгүй таалагдчихж байгаа. Тэгээд ер нь нөгөөтийн урал юмуд айгүй таалагддаг. Өмнө нь бас нөгөө нэг lip corrector болоо урал засагч гэдэг монголоор орчуулахаар эвгүй юм бэ тий. Тэрийг нь бас 4-5 удаа дуустал нь хэрэгэлсэн байгаа. Тэгээд энэ шинээр ирсэн бом гэдэг хоёрыг нь хэрэглэж үзсэн надад өнөөдөр очиж авсан. Айгүй гоё юм. Таалагдлаа. Энэ өнгө бол гоё юм байна. Энэ өнгийн маргааш хэрэглэж үзнэ. Тэгээд гоё юм гялцдаг. Тийм саяхан нэрээ буян тухай дээр гоо сахны экспо болсон шүү дээ. Beauty Expo гэдэг 3 өдөр тэгээд Улаанбаатар хотод байгаа одоо ийм гоо сахны бүтээгдэхүүн борлуулдаг газрууд очсон байгаа. Тэгээд тэндээс нөт косметиксийн энэ уралны тосыг авсан lip oil. Тэгээ энэ айгүй гоё тос энэ ийм юутай гялцуулагчтай гэх юм уу. Тэгээ энэ бол миний одоо энэ доорн төрхтэй ийм бейж өнгийн уруулан бодохтой бол ерөөсөө нийцэхгүй юм билээ. Тэгээ би бол энийг бодсон зүгээр уруулаа яганаар бодохтой ч юм уу эсвэл нүдээ арай энгийн бодолт хийхтэй гэх юм уу. Самс үгүй бахтай бол ингээд уруулын нэр төрших айгүй гоё харагддаг. Тэг хамаг анхаарал оруулахыг авахаар бас гоё юм билээ. Таалагдсан. Энэ нэг би хямдралтай хат нь авсан юм. Мэдээж хямдарж байгаа шүү. Тэгээд 22 мянгач болсон байлгүй. Тэгээд нэг тиймгүй болсон байсан. Яг хөөрхөн маад эдний савлганууднаас яг хөөрхөн байгаа. Тэгээд цагаан сараар консентлэгөр харсан чинь энэ хэмэг 12 мянга гэсэн за. Хайр гоё юм боос тэгээд таарч хойлоо хараад. Тэгээд би консентлэгөөс авсан байгаа. Йоо, ийм уусалт нь харж байна. Доотлоосоо ингээ ягаан дээдлээс ингээ цайраад ийм уусалттай юм ягаа юмэг. Тэгээд 100 гоё ингээд гангалж гарахтаа зөвлөс айгүй гоё юм байна да гэж бодож авсан. Тэг үнэхээр яанцтай. Бас дээрээс нэм хөрөгдөг хөхний даруулга авсан. Энэ хар өнгөнөөс нь би хоёрыг авсан. Яа хоёрыг авсан бэ гэхээр өмнө нь би анх энэ өргөдөг хөхний даруулагчаас одоо би бейж өнгөтэйг нь авсан байхгүй. Тэгээ би одоо тэрийг харуулж чадахгүй. Яагаад вэ гэхээр яг одоо зүүж байна. Тэгээ үнэхээр сайн өргөдөг зэрэг нөхний даруулга өгдөг. Бас биндод угаас авсан. Тэгээ би өмнө нь бейж өнгөийг авахтаа болохоор энэ айгуу жижигнийг авсан заяа. Яг таарахын хувьд бол таарж байгаа. Гэхдээ жоохон удаан зүг хөдөл байдаг аахгүй. Тийм учраас би хар дээр нь нэг сайз хамруулад, хоёр сайз дахиж хамруулад тэгэж хоёр өөр сайзны, хоёр өөр арьцмарын ийм хүн даруулга авсан байгаа. Тэгээ энийг бас биндод угаас яг нэг дэлгүүрээс авсан. Тэгээ үнэхээр сайн өргөдөг. Би яг одоо шинэ авсан цамцан дээрээ зүүцсэн байна. Аар гоё аацтай. Тэгээ гоё ивтэйгэн заяа. Өнөр ийм цамц авсан ш би нэрээ. Надад энэ цамц аягүй хөөрхөн санагдаад. Ийм цамц авсан баад энэ цамц болохоор урдаа юмтай би тарт харуулъя. Өнийгаа ингэж урдаа ингэж зүүж бас болно. Хөөрхөн бантглаад. Тэгээ материал нь аягүй хөөрхөн цамц. Энийг болохоор би табоос авсан. Аягүй гоё зөөлөн материалтай. Өмсөд маш гоё ивтэй. Нэрээ тий. Би айгүй тийм ганган малгаануудаа
зарсан байгаа. Та хэд миний нөгөө нэг ийм сувилагчийн юм шиг, онгоцны үлгшиг юм шиг цагаан болон хар малгайг санаж байгаа. Би спиндүүдээс авч ирсэн. Тэгээд би тэр малгаануудаа зарцсан. Айгу хурдан зарагдсан тав. Тэгээд би оронд нь энийг авсан байгаа. Зараа. Энэ сайгой малгаас тэр малгаануудыг бодвол энэ томоос гадна энэ хоньны ноосоор хийсэн гэсэн. 100% хоньны ноос. Би бас энийг жоо ойлгохгүй л байгаа. Энэ яг яад юм болоо ингээд. Эндээ юм та заяа. Одоо би бодохдоо бол үсээ боож байгаа бол тэг эндээ ингээд хавчуулдаг юм шиг байгаа. Энэ л невдекний орох юм хэсэгтэй заяа. Тийм бааз. Тэгээд айгүй гоё ингэж бүр ингээд чихэж өмссөн ч болно. Миний бодлоор бол надаас жоохон юм жижигхэн толгойтой. Одоо энэ 58 см-ийн тойрогтой малгай байхгүй юу? Жижигхэн толгойтой хүмүүс бол бүр ингээд сайн суугаад өгөх. Арсада шашин толгойч харагдаад байна. Тэгээ би өчтөр энэ малгайгаас зүсэстэй гоё байсан. Нөгөө нэг цагаан ослоотой маань л өстө яанцтай харагдчихлаа. Тэгээд бас ингэж зүсчихсэн гоё яваад. Энэ жоохон ивэн алахгүй л энэ чаавас гэж. Тэгээ ингэж минь зүгээр тэг үсмэсээ гоё арталтаа одоо ингэж бөөр хэлээ ч юм уу. Айгу хөөрхөн донжтой харагдаж ирлээ. Миний цагаан аслууд, дээр минь цэвэр аслуудаж их айгу гоё зөксөх баг. Тэгээд энүүний харыг авъя гэж утсан чи бас хар өнгөнд бас би бас тэмж дуртай биш байлээ. Тэгээд зүгээр цагааныг нь авсан байгаа. Хэрвээ одоо ийм яг иймэрхүү материалтай ягаан байвал ягааныг нь авна тэр ягаан осол дээр. Малгай гэснээс би нэрээ 2 малгай юу асаахгүй захиалсан байхгүй. Тэгээд 2 дахь малгай маань ирээгүй байгаа. Би танаар зүгээр зургийг харуулчих. Тэгээд бас айгу ганган малгай гацтай урдуура юм бүчтэй бүчийг нь ингээд эргүүрээ ингээд зүүдэг. Амтэр гангаан тэгээд энэ малгай маань миний бодлоор биш үү 3 сарын сүүлээр л ирэх байх 30 20 нэр ирэх байх гэж бодож байна. Тэгээд одоо хүртэл ирээгүй байгаа. Миний бодлоор л одоо зарим 5% дэлгүүрүүд чинь нэгдэн шүү дээ. Ингээд хүргэлтэнд гаргахад 15 хоног, хүргэлтэнд гаргахад 20 хоног гэдэг. Тэгээд тэр үедээ яг 15 хоног турш юу хийж идэг вэ гэхээр тэр хувцас оёо сууж идэг заяа. Тэгээд юм оёх захиалга өгч байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр малгайг маань нөгөө төр хүргэлтэнд явуулна гэж илээ. Тэгэхээр одоо нөгөө төр хүргэлтэнд явууллаа шүү дээ. 3-аас 4 хоногийн дотор ирээн дээр очиод ирээнээс наашаа ирэх гэж 5 хоног бодохоор за одоогоос нэг 14 хоногийн дараа ирэхээр байгаа байхгүй. Тэгэхээр л ер нь нэг 20-д нэр ирэхээр байгааз тиймэрхүү хуваартай. Энэ айгүй гоё контр. Энэ нөгөө нэг Heron Make гэдэг брендийн контр байгаа. Тэгээ энэ контрыг манай ихч надад бэлгэлсэн. Чи харын хэрэгэлт юм чи саарлын хэрэглэхэд. Тэгээ саарл контроос надад айгүй таалагдж байгаа. Миний хар контр нэг тийм арилцсан юм шиг харагдаж байгаа. Энэ чинь бас арилцсандаа биш энэ чи саарл контр хэрэглэснийх байгаа. Тэгээд өн биш үү. Энэ хар нануучлаар. Нөгөө саарл контр маань ажил дээр үлдсэн. Бодгийн савнд маань үлдсэн байна. Яа ингэж ч нөрөө хөвтөд байна. Яа гоё контр. Тэгээд энийг дуусахаар бид өөр аавна гэж бодож байгаа. Гэхдээ бас контр шүү дээ. Банк хар байгаад байхгүй бор саарл маарлс айгүй сонирхолтой. Ер нь өмнөх бодолтыг чинь илүү нэг тийм чиний өмнө нь хийдэг байсан бодолтыг ашигладаг юмныхаа өнгийг өөрчлөх ч юм уу те ямар нэгэн хэлбэрийг нь өөрчлөхөр бас айгуугүй тийм өөр болж ирсэн юм. Өөнөрөө будаг гэснээс миний энэ юу асаа гоё байгаа гэдэг харагдаж байна уу харагдахгүй байна уу? Одоо энэ хацрын өнгөлөгч маань тэгээ манай ээж маань саяхан хайнаанд явчаад ирсэн. Хайнаанаас эрэхтэй надаас бэлэгтэй ирсэн. Тэгээ би таарт үзүүлэх гэсэн чи даанч бас ажил дээр орхисон байна. Тэгээ надад туул ажилттай юм чи ингээд ийм туулааны ийм далттай гэх юм уу? За тэгээ хэлбэр дүрстэй гэх юм уу ийм хацрын өнгөлөгч авчирсан. Тэгээ миний соогийн хацрын өнгөлөгч ах шиг байсан. Тэгээ үнэхээр гоё гардаг. Айгуу тод гардаг. Тэгээ ямар ч үнэр байхгүй таалагдчихж байгаа. Тэгээ би Монголын минийс орж үзлээ заяа. Манай ажлын хажууд минийс нэгтсэн юм л та. Тэгсэн чинь тэр юу маань хацрын өнгөлөгч маань орж ирээгүй байлээ. Тэгээд энэ айгуу гоё хацрын өнгөлөгчс энийгээ дуусгаад нэг иймэрхүү хацрын өнгөлөгч авъя гэж бодож байна. Тэгээ өмнө нь бас ингэ хэрглэж исэн ягаан хацрын өнгөлөгч гэж ботхоор тэр Диори хацрын өнгөлөгч юм заяа. Яг гоо тэр Диори хацрын өнгөлөгч тэр хүмүүс ингэдэж штэ ингээд айгуу тийм өнгө муутайсан, пигмент муутайсан гууд тэгмүүд өөр нэг хүмүүс бас ингэдэм байлаа. Одоо юм нөгөө нэг илүү натурал бодолт хийх дуртай хүмүүс тэр Диори хацрын өнгөлөгчийг болохоор айгуу гоё натурал гардаг, баг гардгуу мардгуу гэдэм байлээ заяа. Тэгэхээр хүмүүсийн бодлоос айгуу өөр байгаа аахгүй юу? Өөр зүйлүүд төр ер нь айгуу өөр байна. Өнөөдөр айгуу дулаахан өдөр байсан болохоор энэ гутлаа өмссөн. Тэгээ манай ээж хайнаанаас надад пумагийн юм гутлаа авчирсан баярлалаа ээж. Тэгээ амар хэвтийн гутал лээ ёо. Яг матрасан дээр гიშгэж байгаа шиг санагдсан. Энд нэг QR шүү дээ. Scan for more гинэ. За окей. Айгуу гоё хэвтэйхэн ийм тэгээ надад энэ борон гунаас айгуу таалагдсан аахгүй тэгээ хажуугаар юм уу те. Тэгээ үдээс нас ийм
шар өнгөтэй үдээс бас төгөж хийхэр үдээс бас ирсэн. Тэгээ юу өвтөйхэн ботлоо. Нэр гоо сайхны экспос бас нэг юм авсан. Энэ цэвэрлэгчээ нөхөж авсан. Тэгээд жижигч надад тэгжээс ахгүй мейкап артист жижигч маа надад бас тэгж хэлжсэн. Чи дандаа ингээд бицлаар усаар нүүрнийхээ бодыг арилгаад байвал чиний нүүрэн дээр их сорвч улам тодорт юм аа. Тийм учраас ийм зөөлөн тосоор нүүрний бодыг арилгах гэдэг надад зөөлжсэн. Тэгээд би яг зөөлсний дагуу ийм тэрнээс хойшоо яг ийм софтимогийн нүүрний тосон цэвэрлэгч сонгож авсан. Тэгээ айгуу гоё. Ер нь айгуу гоё байгаа. Тэгээ өмнө нь бас ингээд бицлаараар ашиж хахад нүүр айгу хорсдог байсан. Өмнө л хэлээ. Одоо би басан цэвэрлэж ашиглаж байгаа болохоор айгу дайггүй байгаа. Тэгээд тэрнийхээ араас хөөс угаач. Өнөөдөр энийг авсан чи энийг бэлэн төгсөж айгу гоё байгаа. Нэрээ тий. Бас ийм гэрийн юм тас айгу гоё байгаа зү. Тэгээд амар нэмэх гэж зэ бүр үнэхээр нэмэх гэж тэр нь үнэхээр гоё байгаа. Яагаад вэ гэхээр манай байр үнэхээр аимшигтай хаалдаг. Тэгээ шорттой явахаас өөр арга байхгүй. Тэр заримдаа бас өмнөд хүмүүсмөр санагддаг байхгүй. Тэгээд ийм гоё нэмэх унтлахын өмнө тавсан байгаа гэрийн өмнөд. Тэр айгу гоё зөөлхөн материалтай бие сууж өгдөг. Тэр айгу таалагчаа. Тэгээ хосыг авсан. Энийг бас пиндуудаас авсан. Нэх гоё нэг чөлөөтэй хөдөлмөр өгдөг да. Яг тэрэн зориулагдсан. Тэгээд ногооныг авсан. Ногооныг болохоор ээжд авсан байгаа. Яг хоо ягаан шармаар өнгөнүүдээс даана дүүдэ бэлгэлнэ нэр. Нэр хэлхээ мартчихсан шүү дээ. Би ийм корсет авсан. Мачереллаас ийм корсет тэгээ гоё. Тэгээд би энэ корсетыг авах уу, өөр нэг ягаан корсет авах уу гэж бодож. Тэр ягаан корсетын нэг юм надад аюул таалагдчихсан аахгүй. Тэр нь болохоор энэ цацагтай байсан. Тэгээд би яг эргэлзээ зогсчихсан чинь Пачереллагийн ихч ирээд чиний сонирхож байгаа хоёр загварыг чинийлүүлээд нэг болгож олно шүү дээ. Чи цэнгэр дээрээ цацаг ойлж гаа цэнхэн өнгөнд чамд зөгч ийн гэд. Тэгээд цацаг ойлсон байгаа. За энийг болохоор хямдруулаад 230 мянган төгрөгөөр авсан. 250-аас хямдраад 230 болсон юм уу? Тэгээд энэ цацаг бас нэмэлтээр аюу хурдан ойж өгсөн 5 минут дотор ойж өгсөн баха. Тэгээд энэ хүү корсет маань шинэхэн юу хөхтэйгээ ингэж харагдаж байна. Сохор. Энэ юу хамгийн гоё юм ингээд одоо шорттой нэрээ. Энэ тэндээс ингэж эхлээд байв шорттой болохоор нэг хай. Тэрний бодлоор бол цэнгэртэй илүү яг нөгөө нэг утахгүй ирэх гэж байгаа цагаан юу хөхтэй хэм аюу гоё харагдах юм байна. Айгу нэг тийм цэцэг шиг чих юм уу те. Тийм байна. Тэгээ би өмнө Пачереллагаас дандаа S size-ны корсет авч исэн бол энэ удаа би M size-ыг авсан байгаа. Тэгээ юу гоё өмнө нь S-ийг өмсөж байгаад би яалч ч чихэж өмсдөг байсан болохоор амьсгалахад аюу хэцүү байсан. Тэгээ одоо аюу чөлөөтэй амьсгалж байгаад аюу баяртай наа. Аюу баяртай. Тэгээ гүрг маа. Энэ цагаан талст явах яригдах юм. Хортон зомплос. За нэг иймэрхүү хідэн худалдаа авалтаас хийсэн байна. Тэгээ би болохоор энэ 100 айгу гой балаад захиалж өмсөөгөө ботсон байгаа. За та бас сэтгэлээ үлдээгээрэн. Тэгээ надад болохоор ийм хоёр палашны сонголт байгаа. Нэг нь болохоор нэг тийм илүү торгондоо ч гэх юм уу те. Энэ болохоор 100 ер нь хоёул айгу адилхан үнэтэй. зөв нөгөөх нь нэг 200 мянга, нөгөөх нь нэг 150 70 байсан баха, нэг 30 40 мянган төгрөгийн зөрүүтэй. Надад илүү их таарагч нь болохоор ийм торгондоо загвар наваа байхгүй. Айгу нэг тийм цэвэрхэн. Тэгээ айгу сайн оёгдсон билээ. Жинхэнэ зургийг нь харсан чи айгу гоё ойсон байлээ. Надаа энэ загвар болохоор 100 өмсөхөд арай л нэг тийм шинжилсэх юм шиг те. Эсвэл бас нэг бодлын айгу тийм ганган юм шиг бүр тийм төм мач ганган юм шиг те. Би бас сайн шидэж чадахгүй байгаа. Яг энэ торгоныг 100 захиалаад өмсөе гэхээр энэ маань гоё харагдаад энийг захиалаад өмсөе гэхээр энэ торгон маань айгу гоё эрхэмсэг гоё харагдаж байгаа юм шиг би өмнөхөр мэдэхгүй та тэгээд сэтгэлээ үлдээгээрээ тий надад болохоор чи яагаад хоёулыг нь авчиж болохгүй байгаа юм бэ гэхээр хоёулыг нь авмааргүй байна би нэг нь л авмаар байна тийм болохоор сэтгэлээ үлдээгээрээ энэ гялцдаг энэ үү торгон энэ үү сайхна тэгээд YouTube-аас энэ үргээд дуусгая. Таамт байсан намайг үздэг бүх үзэгчдээс баярлалаа.